одоо шинжлэх ухааны технологийн тухай хуулийн үзэл баримтлалыг хэлэлцэж улсын их хурлд өргөн барихыг одоо зөвшөөрсөн. За тэгээд энэ шинжлэх ухааны технологийн хуулийн одоо ач холбогдол яг юу вэ гэдэг асуудал байгаа. Тэгээд мэдээж одоо өнгөрсөн хугацаанд Монгол улсын одоо хөгжил дэвшилт хүрч чадаагүй, манай улсын өрсөлдөх чадвар одоо нэмэгдээгүй. За тэгээд манай дотоодын нийт бүтээгдэхүүн нэг хүнд ногжоо дотоодын нийт бүтээгдэхүүн бидний өссөн хэмжээнд хүрээгүй. За өнөөдрийн Монгол улсад байгаа энэ ажилгүйдэл, ядуурл, за энэ Улаанбаатар хотын утаа төгжрлийн асуудлууд, тэгээ Монгол хүн одоо яагаад нэг цагт ийм хамгийн бага ийм бүтээмжтэй ард түмэн болцсон юм бэ гэдэг бол энэ бүх шинжлэх ухаантай одоо холбоотой ийм асуудал байгаа. За тийм учраас Монгол улсын засгийн газраас одоо хэрэгжүүлж байгаа энэ шин сэргэлтийн 6 бодлогын хүрээнд энэ шинжлэх ухааны одоо оролцоо одоо ямар байх ёстой вэ гэдгийг бол одоо энэ засгийн газар тодорхойлсон. За тэгээ Монгол улсын ерөнхий сайд одоо анхудаа одоо шинжлэх ухааны технологийн үндэсний зөвлөлийг даргалдаг болсон байгаа. Тэгээд энэ зөвлөл бас хэд хэдудаа хуралдаж одоо энэ шин сэргэлтийн 6 бодлогыг 2030 оноос хойш шинжлэх ухаан одоо инновацийн одоо хөгжлийн бодлого гэж тодорхойлсон. Тэгээд үндсэндээ бол одоо энэ цаашдаа Монгол улс шинжлэх ухаан инновац дээр тулгуурлаж иж одоо хөгжих ийм одоо хөгжлийн гарц бол энэс өөр гарц байхгүй гэж ойлгож байгаа.